төлөөлөгч, багц сургууль хүмүүжил, эцэг эхчүүд, хүүхэд багчуудаа. Монгол Улсын консерваторийн бүжиг циркийн мэргэжлийн сургуулийн ардын бүжгийн 1-р курсын оюутнуудын өв уламжлалын хичээлийн нээлттэй тайлан тоглолт эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн тоглоом сууж таарсан болгоно уу? Би Монгол Улсын консерваторийн бүжиг циркийн сургуулийн ардын бүжгийн төгсөх ангийн оюутан Мямин Эрдэнэ. Тэгээд дүүнэрийнхээ энэ тоглолтыг бас хөтлөх болсон маш их баяртай байгаагаа бас ташрамгийн багштай баярлалаа. Одоо та бүхэнд нэгэн сонирхолтой бүжиг танилцуулах гэж байна. Энэ бүжгийн нэр нь Говийн 6. Яагаад ийм нэр өгсөн бол гэж та бүхэн бодож иж магадгүй. Учир нь энэ бүжигт Говийн дархан цаад 6 амьтан талаар өгүүлэх юм байлээ. За тэгээд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Мөнх жаргалын найруулга, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан хос хоёрын дэглэлт Говийн 6. Оюутан Төгөлдөр Ууганбаяр Гант